Сайн байцгаана уу, намайг Даваа сүрэн охтой Батсэлэн гэдэг. Би 2018 онд Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн Тэглэн бодогч мэргэжлэр төгсөөд төгссөн даруйдаа HLB Mongolia аудит компанид Тэглэн бодогч аудиторын туслах мэргэжлэр ажиллаад 3.4 жил болж байна. За, миний энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь математик бол бүх шинжлэх ухааны суурь гэдэгтэй адилхан Тэглэн бодох мэргэжил бол бүх мэргэжлүүдийн суурь тулгуур мэргэжил гэдгийг манай ээж маань надад ойлгуулж өгсөн. Түүнээс үргэлгэр дуурайл авсны үндсэн дээрээс би энэ түн мэргэжлийг сонгосон байгаа. Тэглэн бодогч мэргэжлийн давуу талыг дурд гэх юм бол би 3 давуу тал дурдахыг хүсэж байна. Нэгт нь бол та карьераа өсгөхөд бол энэ мэргэжил нь таны тулгуур ур чадваруудыг хөгжүүлэхэд хамгийн үнэтэй түлхэц болж өгдөг. Гуравт нь бол тэглэн бодогч мэргэжил нь компани санхүүг удирддаг буюу компанийн хувьд хамгийн үн цэнтэй зүйлийг удирддаг. Тиймээс бусдад үнэлэгдэх үнэлэмж нь өндөр байдаг. Гуравт нь болох та төгсөөд ажлын байр нь олдоц илүү сайтай буюу танд хөрвөх чадвар байгаа л бол та ямар салбарт ажиллахад боломжтой байдаг. За, манай мэргэжлийн хувьд бол яг Тэглэн бодох бүртгэлийн тогтсон стандарт байдаг олон улсын стандарт. Тэдгээр стандартуудаа маш сайн мэддэг. Монголд мөрдөгдөж байдаг холбогдох хууль, дүрм, журам эдгээрийг бүгднийг маш сайн мэддэг байх ёстой. Мөн мэргэжлийн ёс зүйтэй байх ёстой. Эдгээрийг практикт та бүрэн чөлөөтэй ашиглаж чаддаг байвал энэ бол яг суурь ур чадваруудын нэг байдаг. Үүн дээр нэмэгдээд та бусдаас ялгарах ур чадвар гэх юм бол би өөрийнхөө туршлаган дээр суурлаад ярих юм бол та сониуч байх ёстой. Бүх зүйлсийг сонирхож судлаж, стандарттайгаа жишээ нь холбох юм бол үндсэн хөрөнгийн илэгдэл бодох 4 арга байдаг. Монголд бол ихэвчлэн нэг аргыг нь сонгож ашигладаг. Тийм бол үлдсэн 3 аргыг нь бусад компаниудаа давуу талд нь ингээд холбоод хэрхэн бүртгэл хийх вэ? Энэ нь тухайн компани давуу талтай юу, сул талтай юу? Яаж бүртгэвэл энэ компанид давуу талыг бий болох вэ гэх мэт судалгааг та сониуч зангаа ашиглан судалгаа хийж бусдаас ялгарах боломжтой байдаг. Хоёрт нь юу вэ гэх юм бол та дасан зохицох чадвартай байх ёстой. Яагаад вэ гэхлээр олон улсын стандарт бол хэзээж өөрчлөгддөг. Гэхдээ нэмэлтээр маш олон стандартууд орж ирдэг. Дээрээс нь Монгол улсын эдийн засаг, хууль эрх зүй, улс төр гэд эдгээр секторуудад өөрчлөлт орсон л бол Тэглэн бодох бүртгэлийн бүртгэл хөтөлбөртөнд мөн өөрчлөлт ордог. Тэгэхээр та эдгээр шин өөрчлөлтүүдэд маш хурдтай дасан зохицох чадварыг өөртөө бий болгосон байх ёстой. Мөн шинээр төгсөгчдөд бол маш энгийн харилцааны ур чадварууд бас чухал байр суурийг эзэлдэг. Шинээр төгсөгчдөд мөн харилцааны ур чадвараа мөн сайжруулаарай гэж зөвлөх байна. Монгол улсад яг Тэглэн бодогч мэргэжилтэй манай энэ компани нэгтлэн гэхээр л ааш муутай ихчнэр байдаг гэдэг юм ойлголт байдаг. Тэгэхээр шинээр төгсөгчд маань тэдгээр харилцааны ур чадвараа илүү сайжруулад хүмүүстэй хэрхэн зөв харилцах, зөв боловсон харилцах тал дээр илүү анхаарад тэр мэргэжилтээр маань хар тал бүлтээгээд байгаа муу нэршлиг арилгахыг зориул илүү сайн гэж би хувьдаа боддог. За, хамгийн сүүлийн дурдах чухал ур чадвар нь бол та анализ хийх чадвартай байх ёстой. За, тухайн компани санхүүг та хөтлөж байгаагаас гадна ашиг орлого хэрхэн өсч буурж ийн, эдгээр ашиг орлого нь өсөж буурах нь юунаас шалтгаалсан байна? Бид хэрхэн эдгээрийг илүү сайжруулах уу гэдэг тал дээр та маш чухал зөвлөмжүүдийг удирдлагатаа хүргэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр та анализ хийх ур чадвараа илүү сайжруулаарай гэж зөвлөх байна. За, сурсан зүйлийг сураар боодоггүй мөн гэд Монголын зүрх зүг байдаг. Үүнтэй би санал нэг байдаг. Их сургуульд бол тухайн мэргэжилд зайлшгүй шаардлагатай онлын хичээлүүдийг танд олгодог. Та тэдгээр хичээлүүдийг хэрэгтэй учраас судалдаг. Гол асуудал нь бол та тэдгээр сурсан онлын мэдгэдэггүйнээ практикт хэрхэн зөв ашиглах вэ? Хэрхэн зөв ашиглаж чадаж байна вэ гэдэг чинь таны асуудал болж байгаа. Би яг ажлын туршлагаас ярих юм бол эхний 1 жилдээ бол би яг үндсэн Тэглэн бодогч мэргэжлээр ажилласан. Үүнд маань бол Тэглэн бодох бүртгэл, анхан шатны баримт бүрдүүлэлт гэх мэт бүх ур чадварууд надад хэрэгтэй байсан. Нийгмийн даатгалтай холбоотой дүрм журам гэх мэт
ур чадварууд надад хэрэг болсон. Их сургуульд эдгээр онлын мэдгэдэгтүүнийг би хангалттай авч чадсан. Хоёрт нь болохоор би аудитын туслах албан тушаалаар ажилласан 2 жилийн хугацаанд. Энд надад юу шаардлагатай болсон бэ гэхлээр аудит гэдэг маань өөрөө эхлэн бодогчдын хийсэн ажлыг яг стандартын дагуу, хуулийн дагуу үнэн зөв бүрэн хөтлж чадж гин үү гэдгийг нь шалгадаг ажил байгаа. Тиймээс би тэдгээр эхлэн бодогчдын эзэмшсэн мэдлэгээс илүү ихийг мэдчихэж шалгах шаардлагатай болсон. Тэгэхээр түүнд маань бол одоо их сургуультай судалж исэн аудитын хичээл маань үндсэн өрөнг, үнэлгээний хичээл, даатгалын хичээл гэдэг бүх хичээлүүд маань надад онлын одоо мэдгэдэгтүүнийг хангалттай олгож өгч чадчихсан. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ одоо яг энэ мэргэжлийг сонгоод ажиллах юм бол их сургууль сурсан хичээлүүд чинь бүгд ашиглагдана гэдэгт одоо итгэж болно. Эхлэн бодогч мэргэжлэр төгссөн бол би өмнө нь дуурсан хөрөх чадвар хамгийн сайн мэргэжил. Та банкнд ажиллаж болно. За банкнд дээлийн эдийн засагч хийж болно, эрсдлийн шинжээч хийж болно. За даатгалын салбарт мөн ажиллаж болно. Даатгалын салбар мэдээж л санхүүтэй учраас санхүү нэгтлэн бодогч мэргэжлэрээ ажиллаж болно. Мөн аудитын салбарт ажиллаж болно. Мөн зөвлөх үйлчлэгийг үзүүлж болно. За би жишээ дурдах юм бол Монголд аудитын компаниуд болон татврын зөвлөх үйлчлэгийг үзүүлдэг компаниуд маш их байдаг. Харин нийгмийн татгалын зөвлөгөө үзүүлдэг компаниуд ховорхон байдаг. Тэгэхээр яах вэ гэхээр та төгсөөд нийгмийн татгалын одоо зөвлөх үйлчлэгийн салбар байхгүй юм чинь тэр салбар руу би орж ажиллая гэдэг ч юм уу. Яг судлаад үзэх юм бол боломж маш их байдаг. Тэгэхээр та судалгааныхаа үндсэн дээр өөртөө боломжийг бий болгоод ажиллах юм бол ямар ч салбар руу та ажиллах боломжтой байдаг. Шинээр элсэн орж байгаа оюутнуудаа зөвлөхөд та нэгтлэн бодогч мэргэжлийг сонгосон бол яагаад энэхүү мэргэжлийг сонгож байгаа вэ гэдэг асуултанд хариулж чадах үз том, мөн маш нарийн зорилгыг өөртөө бий болгоорой. Хэрвээ таны зорилго үнэхээр том байж чадах юм бол ямар ч цаад бэрхшээл замд чинь тулгарсан та төвгүйхэн хөнгөн даваад гарах чадвартай байдаг шүү. Тэгэхээр зорилгодоо үнэж байгаарай. Та бүхэнд амжилт хүсье.